Өндөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар итгэл даах герман чанар хийт их болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bekutan Kids ивент гэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг маань NTV Одмондор радио 107 83.3 хүссэн хостолгоноор та бүхэндээ хүрдэгэ. За студид шатрын стример шатар сонирхогч Аги хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. За өнөөдөр маш сонирхолтой түүхэн үйл явдлын тухай ярих гэж байна. Каспаровыг хоцсон хүчрэг бүсгүй сэдвэр Аги маань бидэнд ярьж өгнө. Өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За үзэж байгаа нийт одоо үзэгчтэй болон чатрын фэнүүдтэй нөхөө сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид та бүхэндээ бас маш гоё үргийг танилцуулах гад бэлэн болсон байна. За энэ үргийн бас ач холбогдол нь яг юу юм бэ гэхээр анх удаа түүхэндээ дэлхийн номер 1 тоглогчийг эмэгтэй хүн хоцсон тийм одоо үрг юм а гэсэн. За энэ үрг болохоор тийм одоо 2002 оны 9 сард бол тоглогдсон. Одоо Оросын холбооны улсын Москва хотод бол тоглогдсон үрг юм а. Russia versus rest of the world гэдэг тэмцээн болсон байгаа. За яг юу гэсэн юм бэхээр Russia нь болохоор Оростэй versus Орос дэлхийн бусад одоо орны эсрэг гэсэн тийм утгатай тэмцээн юм байгаа. Энэ тэмцээн болохоор яг тийм одоо олон жил зохион байгуулж ирсэн. Өмнө болохоор USSR versus rest of the world гэж зохион байгуулагддаг байсан байгаа. Зөвлөл бод улс дэлхийн бусад орны эсрэг гэсэн тэмцээнтэй зохион байгуулагддаг байсан. Тэр нь болохоор одоо 2002 онд болохоор Russia болж өөрчлөгдсөн гэсэн үг тийм. За энэ хүү тэмцээний формат болохоор 25 минутын тийм rapid тэмцээн өрг байсан байгаа. За тэгээд ерөөхдөө бол та бүхэн өнөөдрийн одоо хоёр тоглогчийг бол мэдж байгаа гэж бодож байна. Нэг нь болохоор тийм одоо Judith Polgar. Тэ за Judith Polgar бол одоо Унгарийн одоо их мастер байгаа. За ер нь бас нэлээд дээрийн дугаар дээр бас ярьжсэн тэ. Болгарын одоо эгч дүүс гэдэг байдаг. За Susan Polgar, Sofia Polgar, Judith Polgar гэдэг гурван эгч дүүс байдаг гэж ярьжсэн байгаа тий. Тэгээ энэ эгч дүүсийн болохоор хамгийн одоо балчир нь буюу Judith Polgar юм байгаа. Энэ бүсгүй бол одоо бүх цаг үеийн хамгийн шилдэг одоо эмэгтэй шатарчин гэж явдаг. Одоо хүртэл түүний рекордыг бол ямар ч эмэгтэй тамирчин эвдээгүй байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр үнэхээр супер. За тэгээд яг үүндээ тоглосон одоо нөгөө хүн болохоор Garry Kasparov. Бид бас ихэд Garry Kasparov-ыг олон удаа ярьж байгаа тийм. Garry Kasparov бол бас ер нь бүх цаг үеийн хамгийн шилдэг шатарчин гэж явдаг. Эрэгтэй шатарчин гэж явдаг тийм. Энэ хоёр хоорондоо ингэж тоглосон өргөн байгаамаа. За Judith Polgar-ийн хувьд болохоор 2700 гэсэн чансааг бол анх удаа давсан эмэгтэй хүн юм байгаа юм. Одоо ерөөдөө шатарчдын одоо нэг өөрсдийнх нь одоо ур чадвар тэр зүйлийг болохоор тийм одоо рейтинг буюу ELO гэж зүйлээр бол илэрхийлдэг байгаа. Монголоор бол чансаа. Тэгээд ерөөдөө Magnus Carlsen ч юм уу Garry Kasparov өдр бол 2800 хүрч ирсэн. Magnus Carlsen бол 2881 тэ Garry Kasparov 2850-д хүрч ирсэн байгаа. Judith Polgar 2700 хүрч ирсэн. Ер нь бол супер их мастер гэсэн ангилалтай явж байдаг. Их мастер ууштрын хамгийн дээд цол байдаг. 2600-аас дээш болоод ирэнгүүт супер их мастер гэж явдаг. Одоо chess.com дээр цэлэл бид нар одоо нөгөө тоглолтын дараа оноо маань нэмж юм хасагдаад явдаг шүү дээ. Одоо энэ дэлхийн аваргуудын болоод одоо энэ тоглолт том хэмжээний тоглолтуудын үеэр бас оноо нэмж нэмэгдэж яг адилхан гэсэн үг тийм. Хожигхон бол нэмэгдэнэ, хожигдох юм бол хасагдана. Тийм ихтэй явждаг. Тэг яг тийм одоо хэнд одоо хэнийг хожих, хэнд хожигдох нь бас их чухал байдаг гэсэн үг. Өөрөөсөө хүчрхэг хүнийг хожих юм бол тийм оноо бол маш ихээр нэмэгдэнэ. Өөрөөсөө жоохон сул хүнд одоо хожигдох юм бол оноо бол маш ихээр буурна тий. Өөртөө тийм ойролцоо чансаатай хүнтэй хожигдох юм бол оноо бол яг баг зэрэг хэсэг буурах тий. Тиймэрхүү юутай байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол тэгээд шатар гэдэг маань бол хожиж л байж оноо нүсдэг тийм зүйл байгаамаа. Тэгээд 2700 чансаа гэдэг бол маш том, маш үнэхээр их чансаа байгаад байгаа. Одоо хүртэл нэг ч эмэгтэй шатарчин бол 2700 өрөөгөө л явж байгаа. Тэгэхээр энэ үнэхээр түүхэн одоо тийм одоо амжилтыг үзүүлсэн одоо бүсгүй байна гэсэн үг тийм. Judith Polgar маань. За тэгээд дахиад нэг өөр амжилт болохоор дэлхийн топ 10-д орж чадсан цор ганц эмэгтэй тамирчин байх нэ гэсэн үг тийм. Дэлхийн ингээд юм рейтингээрээ чансаагаараа ингээд ангилдаг штэ тийм. Garry Kasparov бол яг нэгт бол айгүй олон удаан явж исэн штэ. 255 сар гэдэг баха тийм. Нэгт явж исэн дэлхийн номер 1 гайхалтай басна тийм. Judith Polgar болохоор яг топ 10-т нь буюу топ 18-д нь орж чадсан. Тийм одоо гайхалтай бүсгүй байгаамаа.
үнэхээр их тийм одоо хүчрхэг дайжин тийм хүсгүү гэсэн үг тийм ээ. За тэгээд ирэхэд яг энэ хоёр одоо тамирчны одоо амжилтыг дурдах юм бол Каспаров Юдит Полгар хоёр болохоор 17 тоглоход Каспаров бол 12 хожижсэн байгаа. 4 тэнцэж 1 хожигдсон байдаг. Каспаров бол 12 удаа Юдитийг бол хожсон байна. 4 удаа бол тэнцсэн байна. 1 хожигдсон байгаа. Хожигдсон нь одоо яг энэ 2002 оны энэ өрг байх нэ гэсэн үг тийм ээ. За тэгээд яг энэ одоо 2002 онд бол Гарри Каспаровын яг эд оргил үе нь бол бага зэрэг өнгөрцөн байсан. Ерөнхийдөө нэг 85-аас баг 2000 он хүртэл бол ер нь бол Гарри Каспаров бол үнэхээр хамгийн оргил одоо форм дээр байсан байгаа. Тэгээд яг 2001-2002 оны үед бол бага зэрэг оргил формоос өнгөрсөн гэсэндээ ерөнхийдөө бол дэлхийн номер 1 хэвээрэл байсан. Тэгвэл тийм хүнийг одоо хоцсон байна гэсэн үг тийм гайхалтай тийм түүхэн хөрөг. Тэгээ урнаа маань бас тийм одоо Юдит Полгарын киног бас үзсэн байгаа те. Яг энэ үргийг бас ингээд кинон дээр бас ярьж идэг те. Харин тийм. Одоо Queens of Chess гэдэг одоо 2026 оны цоо шинэхэн кино Netflix-д орсон. Үнэхээр шатарчдыг одоо шатар сонирхдаг хүмүүсийг баярлуулсан юм кино болсон. Тэгээд би бас хүмүүсийг үзээсэй гэж бодож байгаа. Энэ дээр одоо Гарри Каспаров бол нэг юм шатарчин өвөө байдаг юм шиг одоо жишээлбэл би тэгж бодож ирсэн бол тэн дээр ямар гайхалтай юм тэгээ гоё залуу тэгж одоо олон жил 85 оноос 2000 он хүртэл одоо ямар ингэж гайхалтай гэлжсэн жинхэнэ одоо суперстар байсан юм бэ. За хоёрдугаар тэгвэл нэг харсан ч чухал зүйл нөгөө тэмцээнүүд яаж явагддیں۔ Тэ яаж тооцоолдгийг тэр одоо нэг бүх нарийн ширийн зүйлүүдийг тэр киноноос бас мэдэрч болохоор байсан. Харин тийм ээ. Тэгэхээр манай сонирхчд маань тэр киног бас бүгдээ олж үзээрэй Netflix-ээс те. Маш гоё тийм уран зориг өгөхөр тийм кино байгаад байгаа. Тэ Юдит Полгарло Гарри Каспаровыг бол ер нь хилдэг. Юу ч хилдэг вэ гэхээр маш их тийм одоо сүр бараатай гэж хэлдэг. Сүр бараатай. Сүрдэм. Одоо Гарри Каспаров өмнө нь ингээд сууж авах үед бол хинч Гарри Каспаровын өмнө суухад Гарри Каспаровын тэр маш хүчтэй тийм энерги, маш хүчтэй тэр аура бол мэдрэгддэг гэж байгаа байхгүй тийм. Юу өмнөөс нь хараа суугаар алсаас харахад лоо гээл тийм. Яг тэнтэй адилхан зур баадаг хүн бол одоо мэдээж одоо орчин цагийн дэлхийн номер 1 Манус Карлсон. Тийм. Тэгэхээр өөрийн тэр амар том хүчтэй тийм одоо энергиэрээ бол бас хүмүүсийг бас илүү хождог гэсэн үг тэгж болоо хэлдэг байгаа. Тэгээд энэ хоёр одоо тоглогчийн бас яг нэг адилхан зүйл нь хоёулаа адилхан стилтэй. Одоо Гарри Каспаров бол уушаа явж дайчин тоглолдог те. Маш идэвхтэй тоглолдог бол Полгарч гэсэн адилхан гэж тоглолдог. Бас маш идэвхтэй дайчин тоглолдог гэсэн үг байхгүй. Тэгээ яг адилхан одоо стилтэй хоёр хүн хоорондоо ингэж халс тулж байгаа гэсэн үг те. Тэр Гарри Каспаровыг болохоор тийм одоо агрессив гэж хэлдэг дайчин те. Полгарыг болохоор ультра агрессив гэж хэлдэг. Бүр хит тийм дайчин гэж Гарри Каспаров өөрөө хэлдэг байхгүй тий. Тэгэхээр яг энэ одоо маш гоё сонирхолтой түүхэнд үлдсэн 2002 оны үргийг бас өнөөдөр та бүхэндээ тайлбарлах болсондоо маш баяртай байна. Уг кинон дээр ганц гардггүй зүйл бол яг энэ тоглолтын өрг хэрхэн явагдсан те. Одоо өргүүд нь гардаггүй. Тэгэхээр өнөөдөр яг тэр кинон дээр дутуу үлдсэн тэр эмгтээчүүдтэй бүр гарч барьдгүй те. Ирчүүд гар барьдгүй одоо Юдит хожлоо гэж бодоход те. Одоо ямар нэгэн байдлаар тэрийг одоо шившиг гэж хүлээж авдаг. Эмгтээ хүн ингэж болтгоо гэдэг үүднээс энэ бүх ойлголтыг эвдэж чадсан одоо мөс хагалсан юм эмгтээ. За тэгээд өнөөдөр бас маш их нэг эмгтээ хүмүүсийн одоо тий өмнөөс их юм уу маш гоё өрг танилцуулах жагаад баяртай байна. Баяртай байна. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад өргөтөө оръё. Итгэл даах герман чанар хийх брэнд маань өнөөдрийн шатрын нэвтрүүлгийн маань явах боломжийг олгож ивент итгэж хамтарч ажиллаж байгаа. За тэгэхээр надаас хэн нэгэн тий чи яг ямар галтгооны одоо юм тавилгатай болохыг хүслээ хэлэх юм бол би ингээд дарангот ингээд наашаа болдог нээгддэг тий одоо ийм гоё ухаалаг ийм шийдэлтэй галт тогоотой болохыг хүсэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо яг эдний нөгөө шоурум дээр очиод үзэн гот эднийх чинь нөгөө Германы 135 гаруй жилийн түүхтэй бүр дэлхийд танигдсан дэлхийн юм томоохон брэнд байгаа юм л та. Тэгээд герман чанар гэдэг өөрөө ямар лаг бол үнэхээр яг мэдэгддэг. Тэгээд дарахад ингээд нөгөө нэг юмнууд нь ингээд айгүй гоё юм тоочтой юм шиг гараад ирдэг. За тэгж гарч ирснээрээ те одоо тэр зай талбайг зөв ашиглах бид нар ч одоо ингээд нэг галтгооныхоо тавилга руу ингээд толгоогоо ингэчгээд л ухаад те тэгээд цаана тавигдсан юм ашигладаггүй хардаггүй ч юм уу мартсан байдаг бол эднийх бол үнэхээр юм өдөр болгоныхоо одоо бид нар чинь галтгоондоо хайртай гэрүүлийнхэнтэйгээ хоолундаа хийж байгаа энэ мөчүүдийг маш гоё тав тухтай болох юм байлээ. Тэгэхээр энэ яг юунда байна вэ гэхээр одоо
тавилгын хамгийн их энэ эдлэгэнд ордог хэсэг буюу нугас шургуулганы зам ингэж онгойж хаагддаг одоо энэ хэсгүүд дээр нэм жижигхэн энэ тоноглолууд дээр нь бүх одоо тэр нууц гой тав тух нь орж идэг юм байна. Тэгэхээр анханасаа тавилгаа авахдаа бид нэр одоо яг энэ тоноглол дээр нь деталь тоноглол дээр нь сайн анхаарчих юм бол одоо үе дамжуулан баг ингэж ашиглах боломжтой юм зүйл болчихно. Тэгэхээр одоо айл гэрд нэг зам нь нэвтэрсэн нэг шургуулгач ингээд гайцсан ч юм уу энэ бол ингээ байнгын тэм зүйлтэй харьцана гэдэг бол үнэхээр бас амьдралын чанарыг нэг унгаж байгаа ч гэж барыг хэлж болохоор тэгэхээр одоо яг орон зайдаа тохирсон орчин үеийн шийдэлтэй удаан эдлэгээтэй галтайгаа хэлхийг хүсэж байвал та бүхэн хэд хийн шоурум дээр нэг өөрийн биеэрээ очиод үзээрэй. Тэгээ тонол бүрийн энэ шийдлийг нь айгүй гой бодтоор ингэж мэдэрч мэрэгжлийн зөвлөгөөг бас авч болдог. Тэгэд нэг удаагийн чанартай сонголт хийснээрээ насан туршийн юм сэтгэл ханамжтай одоо сэтгэл ханамжийг мэдрэх болно. За тэгээд чанартай тавилга хийлмээр байвал анханасаа сайн тоноглолоо сонгоод тэр тусмаа Германыг тэр дундаа хит сонгоорой. За хан уул дүүрэг 3 дугаар хороо дизайн централ төвийн 201 тоотод байрладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 77 тэг 4 56 95 тэг 4 56 гэд. Тэг манайх одоо жишээ нөгөө бас яг гоё хүссэн энэ нөгөө тавилгаа аваагүй нэг удан дамжиж ирсэн нэгэмтэй байгаа. Тэгээд заримдаа бас юмнаас хоцрох их зүгээр юм. Одоо яг шинээр авахта хамгийн тансхийг сонгох юм боломж надад байна. Тэгээд тав хүн ч гэсэн бас марталгүй эднийх рүү очиод үзээрэй. Баярлалаа нэвтрүүлгийг мэддэг штеп. За баярлалаа. За ер нь тэгээд юм сайн чанарын зүйл хэрэглэх чинь бол өөр тавиуд юм кафе байдаг шүү дээ. Одоо ерөнхийдөө тэгээд үнэтэй сайн чанарын хоолмжид ашиглагддаг баталгаатай зүйлийг бас бүгдээрээ сонгож хэрэглээрэй. За та бүгдээ өөртөө орцгоё. За өргөн маань болохоор яаж өгснээ бүгдээрээ харцгаая. За энэ өргийг одоо яг ингэж одоо иж бүрнээр нь яг ингэж тайлбарлаж байгаа, анализ хийж байгаа баг анхны шахуу тийм одоо бичлэг болж байгаа гэсэн үг шүү те. За тэгээ бүгдээрээ харцгаая те. Монгол хэлээрээ бүгдээрээ цаг үзцгэнэ. За тэгээд цагаан талаас тийм юдэд болгоор хард талаас болохоор Garrix Sparrow тоглосон байна. За юдэд болгоор болохоор E4 тоглосон байгаа. За Garrix Sparrow-д тоглосон одоо тэр 17 өргөдөө дандаа E4 тоглосон байгаа. Дандаа E4. За E4 тоглолтын хүмүүсийг бас бид мэдээд байгаа те. Маш идэвхтэй, дайчин тийм тоглолтыг хийдэг хүмүүс бол өвчлөмж E4 тоглолтгоо гэдэг те. За E4 тоглосон байгаа. За өмнөх тийм 16 өргөдөр болохоор Garrix Sparrow дандаа C5 тоглосон байгаа. За энэ маань юу вэ? Ямар гараа вэ? Сэцэл хамгаалт. Яг үнэ сэцэл хамгаалт те. За ингэ тоглосон байгаа та. Тэгээд ерөөдөө бол Garrix Sparrow бол яг энэ хамгаалтын бол маш сайн эзэмссэн хүн байгаа. За яг энэ өргөдөр болохоор арай өөр хамгаалтыг сонгосон байгаа. E4 гингүүт болохоор Garrix Sparrow E5 тоглосон байгаа. Өөр гэсэн үг. Өмнөх 16-аас арай өөр тоглосон гэсэн үг. E4 E5. За окей. За тэгвэл болохоор энэ дээр Mori F3, Mori C6 гэсэн байгаа тийм ээ. B5. За энийг болохоор тийм ээ Испан тавил. Испан гараа гэж хэлдэг байгаа. Энэ үгээр тоглосон байгаа. За Испан тавил бол өөрөө бол маш тийм цогц тий яг бүрэн ойлгоход маш хэцүү. Тэгсээ маш эртний тийм одоо тавил байдаг гэсэн үг. Испан тавил. Юу санаа бол маш ойлгомжтой. Энэ морийг устгахад энэ хүү гэдэг тийм зорилготой. Тийм одоо гол тавил байгаа. Энэний эсрэг тийм одоо ол хөгжсөн байгаа гэсэн үг тий. За тэгээд яг энэ дээр болохоор хардлаас тоглож байгаа Garrix Sparrow болохоор Mori F6 гэж тоглосон байгаа. За одоо бид нар мэдэн тий Германы Берлин гэж хот байдаг те. Энэ хамгаалт болохоор Берлин хамгаалт гэж хэлдэг байна. За энэ хамгаалт болохоор яг одоо 100% яг хамгаалтын хэсэг юм. Нөгөө төр юу гэсэн үг вэ? Garrix Sparrow-ийн стил биш гэсэн үг. Garrix Sparrow бол өөрөө маш урагшаа давталж тоглодог стилтэй хүн бол энэ хамгаалт бол Garrix Sparrow-ийн стил нь биш. Яг энэ одоо хамгаалтыг сонгоход бол одоо Полгаар хэлсэн байдаг. Би үнэхээр одоо гайхсан. Яг энэ хамгаалтыг сонгосон юм бол те гэж одоо бол тухайн үед тийм ярьжсэн байгаа. Энэ одоо хамгаалт бол үнэхээр одоо тийм 100% хамгаалтын систем. Тэгэхээр Garrix Sparrow өөрийнхөө биш стилээр тоглосон гэсэн үг энэ өрг төр тий. За 25 минутын бас өрг байсан гэсэн үг. За манай их мастер одоо Батсуран Майкл Адамстай бас яг энэ одоо хамгаалтын системээр Батсурамлаа хартлаас болгож байгаа тоглосон өргийг бас 2018 19 оны үед би бас үзчихсэн. Тэг тийм схем байгаа. За тэгээд бүгдээрээ харна. Энэ одоо хамгаалтын гол зүйл нь юу юм бэ гэхээр тоглолтын баг ихэн үед болохоор бэрс солигддог. Тийм одоо схем юм байгаа. За бүгдээрээ харцгаая. За энэ үед л ингээд явангууд яа тоглодог вэ гэхээр шууд сэлгээ хийдэг байгаа энэ дэр. Энэ хүүгээ өгдөг гэсэн үг, энэ хүүгээ. Энэ биш энэ хүүгээ өгдөг гэсэн үг. За тэгээд яг ингээд юм онлоор тоглож байгаа юм. Хүүг нь идэж байгаа юм. Хүү идэнгүүт энэ дэр болохоор Полгаар ингэж тоглосон байгаа.
D4. За өөр ямар тийм онол байдаг вэ гэхээр энэ дэр бас ингэж тоолж болдог л тоо. Морилуу шууд ингээд давтлаад. За морь ингээд юм одоо хойш авах нь шүү дээ. Тэнгүүт энэ хүүг нийтнэ. За тэнгүүт болохоор одоо энэ дэр яадаг вэ гэхээр хар тэмээг едл одоо ингэж тавьдаг болдог. А хэрвээ тэгхгүйгээр энэ одоо юу гэдгийг бодъё те. Инхээр бол маш том алдаа болоо хувирчин. Бландер. Яагаад алдаа юм бэ гэхээр энэ дэр морь нээж идээд шагчдаг байгаа юм шаг. Ваа, бирсээ алдах нь шүү. Бирсээ алдна гэсэн үг. За одоо ингэж хаана уу хамаагүй бирсээ бол алддаг байх гэсэн тийм маягаар тоглодог байна. За тэгэхээр ерөөдөө иддэггүй яаж тоглодог вэ гэхээр хар тэмээгээ ядлуудаар тавьдаг. За тэнгуут болохоор цагаан тэмээгээ ухраагаад F1 тавиад тоглодог. За тэгээд хэрвээ ингэ идэх юм бол ингэж идлээ сэлгээ хэлээ. Иймэрхүү маягийн одоо бүтцээр бол тоглодог байгаамаа гэсэн үг. За тэгсэн чинь болохоор яг тоглолтод болохоор яг одоо main line буюу яг үндсэн одоо хөлбраар бол тоглосон байгаа. Тэр нь ингэж тоглодог. D4. Одоо энэ хүү идэд аваад ирэх юм бол ингэж нөхөж шүү дээ. Тэ морин дээр нь дараад морийг нийтнэ гэсэн үг те. Тиймэрхүү маягийн хөлбөр явна гэсэн үг. За тэнгууд ингэж тоглонгууд яадаг вэ гэхээр ингэж тоглодог. Морь D6. Шууд ийшээгээ давталж байна те. За давталж байгаа учраас яах вэ гэхээр иддэг энэ морийг. Энэ морийг идэнгүүт болохоор одоо энэ дээр ингэж иддэг. За ингэж идэх хоёрын хооронд тийм одоо ялгаа байгаа болов. Ингэж идэх. Ингэж идэх те. За ялгаа байдаг. Тэгэхээр хамгийн зөв нөлөөлөг бол ингэж идэх гэж одоо үздэг байна. Ингэж идэх юм бол энэ хүүний бүтэц их тийм өөрөө жоохон сонирн болчдөг. Энэ одоо шугам бас ингээд онгоочдөг те. Энэ шугам бас онгоочдөг тийм сонирн бүтцтэй болчдөг. За яг эндээс цаашаа жоох явж үзэх юм бол ингэж идэнэ. Тэгээ одоо яах юм те ингэж идэнэ. Тэнгүүд ингэдэг ч юм уу те. Довтлогоо өрнө явчихдаг. За хаана л та те. Хаагаа явангууд ингэ идчихнэ. За магадгүй ингэ идэж магадгүй те. За тэгэх юм бол магадгүй ингэж шууд морилоо довтлно. За морь хайчихгүй те. Ингэдэг ч юм уу те иддэг ч юм уу. За бирсний идэнэ. Морь D2 гээд ингээд маш сайн хөгжүүлтийг явуулдаг. За хартал ингээд сэлгээ явах бах. За тэнгууд магадгүй ингэдэг ч юм уу те. Ингээд тоолт ингээд явуулдаг. Одоо харах юм бол ингээд хар талын хүний бүтц жоохон сонирн байгаад байгааз. Тийм байгааз. Тийм. За хүүний арал гэж нэг тийм ойлголт байдаг байхгүй юу? Хүүний арал гэдэг нь болохоор Pon Island гэж ойлголттой байдаг юм. Одоо энэ ингээд нэг хүү те ямарч хоорондоо холбоог энэ нэг арал. За энэ гурав бас ингээд нэг арал байна гэсэн үг те. Энэ гурав бас нэг арал. Тэгээ хүүний арал олон байх тусмаа ер нь бол муу байдаг гэсэн үг. За эсрэг харъя л та цагаан тал хүүний хэдэн аралтай байна? Хоёрхан аралтай. Энэ гурав, энэ дөрөв те. Хүүний хоёр аралтай. Тэгэхээр хүүний хоёр аралтай тал нь бол арай илүү байдаг гэсэн үг те. Илүү санаачлагтай байдаг. За тэг буцаа бүгдээрээ. За тэг энэ дэр болохоор ингэж иддэг байна. Яг онол дээр нь те. За яг ингэж нүгдсэн угаасаа дөнгөд ингэж идэнэ. Морь иш орж ирэнгүүт шууд бир солилцдог ингээд. Тэгээ тоглолтын ихэнх үед ингээд бир солигддог. За хар тал нь бол одоо ингээд итгэс зур харахгүй. За тэнгуүл болохоор энэ дээр морь сигуур гэж тоглосон маа гэсэн. Ингээд хар талын бол ноён бол хөдөлчдөг. Сэлгийх боломжоо алдчихдаг. Гэхдээ хар тал хэрвээ сайн тоглох юм бол бас маш сайн хамгаалж бас болдог байгаа. Берлин wall гэж ойлгоход байдаг. Берлин wall. Берлиний хаан. Одоо өмнөх одоо хүйтэн тайны үед болохоор одоо баруун Герман, зүүн Герман хоёрыг ингэж салгаад Берлиний хаан гэдэг ингээд хаан босгосон байсан те. Яг тийм одоо ойлгох гэсэн. Берлин wall үүсгэж тоглох юм бол хартлаас энэ өөрөө бас маш сайн хамгаалт болж өгдөг байгаа. Гэхдээ хартлаас энийг хэр сайн эзэмших вэ? Тухайн хүний өөрхийн стил ямар вэ гэдгээс хамаарна гэсэн үг л те. Тухайн өөрөө байрлалын тоглогч байх юм бол яг энэ гараа бол их зүгээр байдаг. Зүгээр. Харин байрлалын биш тоглогч байх юм бол ялангуяа атакер буюу те довтлогч байх юм бол энэ одоо хамгаалтын системээр тоглоход бол маш хэцүү. Тийм байдаг байна. За морьс 3 тоглосон. Төнгөлөхөөрөө H6. За H6 нүүдлийн утга санаа нь юу юм бол? Тийм морины нүүдлийг хааж ин тий. За маш сайн тий. Морины нүүдлийг хааж. Хэрэв морь ишээ одох юм бол ишээгээ давтлах гээд тийм санаатай тий. Тэгэхээр морины нүүдлийг хааж нүүж гэн. Маш сайн нүүдэл. За төнгөлөхөөрөө ноёны шалсан байгаа. Тэргээр. За ажил шээ орж ирнэ. Ер нь бол ихвчлэн бол одоо яг энэ одоо хартаас хамгаалж байгаа бэрлийн хамгаалтан дээр бол ноён бол ер нь бол энэ жигүүрлөө явдаг боднуудаа гаргаад те. За яг хуу хар талын нэг сайн тал нь болохоор хоёр тэмээ хоёулаа байгаа. Харт тэмээ цагаан тэмээ хоёулаа байгаа гэсэн үг. Тэрүүгээрээ болохоор нэг бага зэрэг илүү ч юм уу те. Тэгж явдагч гэсэндээ яг үндэ бас тийм идэвхтэй бас байж чаддаггүй байгаа. За тэгвэл болохоор H3 тоглосон. Тэнгүүд хар тэмээ гарч ирсэн байна.
За тэгвэл болохоор морь E2 тоглосон байна. За энэ маань хөдөө нэг тийм бодо морины маневр хийж байна. Энэ морь бол ийшээ орж болно, дараа нь ийшээ орж болно те тийм их маягаар бол тоглолтод хөрнж болно. За тэгээ одоо энэ дээр болохоор тийм бодо Garrick Sparrow морь H4 тоглож байгаа юм. Тэгэхээр яг нөгөө Garrick Sparrow өөрийнх нь эцэл болохоор довтлолтой тоглож учраас ингээд довтлоод байгаа байхгүй энэ дээр те. За тэгвэл яг уу итгэс ураагүй те. Ингээд идсэн байна. Тэмэгээр идсэн байна. За тэгвэл болохоор хар тэмээ E3 дээр ирлээ. За ерөөдөө маш сайн одоо бүтэц хийж байна. За яг ингэ тоглосон болохоор цагаан улигийн тэмээг F5 дээр тавилаа. Морь D4 гэж ингэж товтолж байгаа юм. Одоо хайчих уу? Ижил ухран тий. Хойшоо ухран. За хойшоо ухарчаас энэ маань болохоор энэ тэмээ бол энэ бодлыг бас ерөөдөө бол холоос харж байгаа. Магадгүй ирээдүйд хүүгээрээ морийг хатгаад морь холдох үед энэ хүү гэдэг ч юм уу тий. Тим зан тус байх болцоо гэсэн үг. За тэнгууд болохоор энэ дээр болохоор Юдит Болгар бол яг ингэж тоосон байгаа. G4. Энэ нүүдлийг болохоор Юдит Болгар бол маш их хийдэг. Яг энэ нүүдэл. Хүний энэ нүүдлийг гэсэн үг тийм. Сонин нүүдэл. Маш олон өргө дээр хийдэг. Ингэж одоо уушаа довтолж, цөмөлж тоглодог байхгүй юм. Тэгээ энэ одоо нүүдлийг болохоор Garrick Sparrow-ийн өргө дээр хийсэн байдаг. За Ананд гээд энтгийн бас дэлхийн авраг байдаг. Виши Ананд. Анантай тоглосон өргө дээрээс бас хийсэн байдаг. Тэгээ ернээс хоцсон байдаг байхгүй. Энэ нүүдлийг хийсэн байна. За хамгийн гол санаа болохоор одоо морь ингэж морлоо хатгах юм бол морь ийш орж ирэх гэдэг гэсэн үг тийм. Тэгээ энэ хүүгээ ерөөдөө бас ингэж хамгаалах зорилготой. Нөгөө талаараа энэ хүүгээ илүү идэвхтэй болгож байна гэсэн үг тийм. За ингэж тоолсон байна. Ерөөдөө шууд ингээл ноёны уртны хүүгэлгээл тоглолцдог ингээл тийм. Тэг ингээд илүү ингээд довтлоотой. Тэгэхээр ингэ хэлээд байгаа шүү дээ. Ультра агрессив. Тий ноёны хамгаалалт яасан бэ гэж боддог. Хамаагүй мэн тий. Одоо нөгөө талаар бэр солигдсон. Нөгөө тал сэлгээгээгүй байгаа бол харьцангуй бас гайгүй байх гэсэн үг тий. За ингэж тоолсон байна. За яг хөө энэ дэр хэрвээ одоо зүгээр арай өөрөөр тий нэг ингэсгээд тий одоо яг хөө ингээд морилуу хатах гад байна гэдгийг мэдрээд ингэсгээд тоолсон бол байрал яг баг адилхан болчихно. Инкээс өмнөх байрал нь болохоор нэмэх 1.3 гэсэн үнэлгээтэй байгаад байгаа. Байрлалын үнэлгээ бол тэгэхээр цагаан тал илүү гэсэн үг. Нэг бүхлээр илүү гэсэн үг тийм. Ангичгийн бол нэмэх 0.4 болоод бурчиж байгаа байхгүй тийм. Яг хөө ингэж бол болно. Тэгтээ бараг л адилхан байрал. Ангичгийн бол хар тал яах вэ гэхээр хамгийн логиктой нүүдэл нь H5 гэж тоолно гэсэн үг. Энэ нүүдлийн хамгийн гол зорилго одоо энэ нүүдлийн ирэх үед ингэж идэх гэдэг чинь тийм. Гол зорилго ингэж байж байна гэсэн. Иймэрхүү маягаар ингэж одоо нүүдлийг хааж нүүдэг гэсэн үг тийм. За тэнгуэл болохоор одоо магадгүй энэ дэр ингэж тоолж болно. Тэнгуэл C5 гэмээр лөө хатглаа гэх юм бол хойшоо ухрна. Энэ морь аягүй идэхгүй болоод ингээд хөрчиж байгаа бүр хойшоо ухраад. Морь юу нэг айлбал урагшаа тоолж үлэх сайн штэ. Одоо энэ морь маань дахиад гарыг гэвэл нэг бол ийшээ гарна, нэг бол ийшээ гарна. За энэ одоо F4 бодол руу ингээд морь ингээд гарлаа гэх юм бол хар тэмээг хөлийг хаачин те. Нэг тийм сайн нүүдэл биш. Яг тэрээс цаашаа бол ингээд нүүдэл байгаа л та. Тэнгуэл магадгүй ингэж тоглоод ч юм уу те. Ингээд хартал харийн эсрэгээрээ тийм байрал нь бол нэлээд гайгүй ингээд тогтворжоод ирчихэж байгаа гэсэн үг тийм. За буцъя. За тэгэхээр энэ байрлалаар шууд G4 тоолж байна. Тэгээд Юдит Болгар өөрөө бас ярьсан байсан. Энэ нүүдлүүд миний бол маш их хийдэг нүүдлээ. Тэгээд би нүүдлийг бол шууд ингээд ямар эргэлзэх зүйлгүйгээр хийсэн ингээд бол ярьжсэн. За ингээд нүүсэн байгаа. Тэгсэн чинь болохоор Garrick Sparrow хар тэмээ хойш ухарсан. За хар тэмээ бол одоо энэ шугам дээр байгаад бол ямар ч тийм одоо үр гөрөөл баг байхгүй. Шугамгүйтэй баг адилхан тэмээ байна. Тэгээ ийшээ нэг шугам байгаа юм. Ийшээ сууган байгаа юм. Энэ хойш ухарсан шугам гэсэн үг тийм. За тиймээс энэ дээр болохоор бүр хойш ухраад ингэж тоглосон байна. За одоо яг энэ байрал дээр бол маш том шугамтай. Энэ шугам гэдэг бол өөрөө бол маш том ойлголттой тийм. Шугамтай байна гэдэг бол их чухал байгаад байгаамаа. За тэгсэн чинь болохоор одоо ерөнхийдөө юу яадаг? Одоо тоглолтын одоо эхний үе бол дуусчаад байгаа. Гарааны үе. Одоо тоглолтын дунд үе ирж байна гэсэн тийм. Дунд үед болохоор ямар тактик барьдаг вэ гэхээр нэг бол тийм одоо хөгжүүлэлтээ сайн хийн. Хөгжүүлэлт те одоо нөгөө талаасаа байрлалын хувьд те илүү сайн байрлалтай болох боднуудаа илүү зөв газар нь одоо байрлуулах нөгөө талаар тийм тактикийн цогцолтуудыг бас нөгөө талдаа өгөх ч юм уу те нөгөө талаасаа материал илүү болох ч юм уу тийм тактикуудыг барьдаг гэсэн үг. Тэгвэл болохоор одоо энэ дээр ингэж тоолж 82 ноёны байрлалыг бол илүү сайжруулж байна гэсэн үг. Ноён одоо энэ шугамдаа байсан арай илүү идэвхтэй гэсэн үг те. H5 тоглож байгаа юм. H5. Тэнгүүд хоороо морь F5. За морь F5 гингүүл хоороо хар тэмээг хамгаалаад хойш ухарж байгаа юм. Нөгөө талаа морь манаас одоо энэ хүүр бас давтлаад байгаа.
За энэ морийг ингээд юм одоо идчихвэл ер нь хэр нүүдлөө юу гэж бодож байна. Энэ морийг ингээд идчихвэл. За бараг л идчихмээр л байна. Идэж болно те. Болно шүү дээ. Ингээд идчихэж болно. Гэхдээ энэ сайн нүүдэл биш. За яагаад сайн нүүдэл биш юм бэ? Энэ хүү идээд байгаа дэрнэ. Тийм. Энэ хоёр хүү бол маш хүчтэй болоод байгаа дэрнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээ хөлгийн ингээд юм одоо голд төвд те. Хүчтэй хоёр хүүтэй болно гэсэн үг. Энэ хоёр хүү одоо холдуулахад маш хэцүү. Одоо магадгүй нэг ингэж нүвигээ бодох юм бол ингээд байгаа дэрнэ. Айгүй хэцүү. За ингэж нүлээ гэж бодох юм бол ингээд аваад ирнэ. Айгүй хэцүү те. Энэ хоёрыг бол холдуулах айгүй боломжгүй. Нөгөө талаа энэ хүү бас агаас ингэж орж ирээд энэ гурав хүү бол маш хүчтэй хүү болоод ирдэг те. За тэгэхээр ер нь бол аль болох одоо хөөнүүдээ боднуудаа одоо шугам байгаа штэ 1 2 3 4 те. 4 дэх шугам. Тэгээ боолж өгвөл цаашаа 5 6 7 дугаар шугам руу ингээд нөгөө талынхаа те шугам руу оруулж ирэх юм бол илүү ингээд орон зай эзэлсэн илүү тийм одоо хүчтэй болж ирнэ гэсэн үг те. За тэгээ ийм хүү одоо байрал үүсчих учраас энэ дээр бол ерөөхдөө бол идэх нь бол өөрөө тийм сайнуд биш ээ гэсэн үг те. За тэнгуүл болохоор одоо энэ дээр ингэж тоосон байгаа те. Харт юм F8 дээр яваад нөгөө талын хүүгээ хамгаалж байна. За нөгөө нэг одоо маш хүчтэй довтолдог Garrix боровч нь одоо бол хамгаалаад байна гэсэн үг. Хамгаалаад байна. Тэгээ довтолж байгаа тал нь бол ер нь бол илүү гэж явдаг. Тэ? Хамгаалж байгаа тал нь бол илүү биш те. Тэгэхээр ер нь бол бид нар шатар тоглохдоо бол аль болох урагшаа явж довтолж ингэж тоглох юм бол илүү сайн хамгаалт болж өгдөг. Довтлоод байх юм бол нөгөө тал нь хамгаалаад байна. Нөгөө тал нь хамгаалаад байна гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр манай тал руу довтлохоо ирэхгүй гэсэн үг. Тэгэхээр довтлохоо өөрөө хамгийн сайн хамгаалт гэдэг үнийг энд гаргаж ирнэ гэсэн үг те. За энэ дээр болохоор Birds F3 гэдэг илүү ингээ байрлалаа сайжруулад одоо ингээ явж байна. За ер нь баг нэг тийм энд гейм баг хичээд байгаа гэсэн үг те. Тийм ер нь бас нэлээд тавтай нэг зэвсэг болоод эхэлж байна. Харин тий. За тэнгуут болохоор одоо энэ дээр яар тоглосон бэ гэхээр нөгөө тал нь ингэж тоглосон байгаа. За тэнгуут болохоор ингэж тоглосон байна. Рүгди 2 хүүгэр идлээ. Тэнгуут нь хажууд нь шалсан байна. Энэс бол нэг тийм яагаад тах зүйл байхгүй. Хоошоо ингэж урчин. За тэгвэл яах юм? Тэ? За баг хоошоо буцаад ухрна гэсэн үг. Тэнгуут ингэж тоглосон байна тий. За энд байгаа ноён бол одоохондоо бол ямар ч аюулгүй тийм байдалтай байна гэсэн үг те. За тэнгуут одоо энэ дээр тийм одоо F6 нуусан байна. F6. За энэ дээр болохоор тийм ихэнх хүн бол одоо энэ дээр болохоор нүүдэл хийн. Одоо ямар нүүдэл хийхээр нэг бол ингэдэг ч юм уу, нэг бол ингэдэг ч юм уу нүүдэл хийн те. Жүдэт болгоор болохоор яг энэ байрал дээр одоо завсрын нүүдэл гэж бид нар хэлээд байгаа те. Завсрын нүүдэл, сүрсэн нүүдэл гэ те. Энэ дээр энэ хүүг заавал идэх таш шаардлагагүй. Энэ сайн нүүдлийг бол олсон байна. Тэм F4. Хэрэв одоо идэх юм бол идэнэ. Хэрэв идэхгүй бол ингэж нэждээд энэ хүү бас бол ч юм уу те ийм хүн нүүдлийг олсон байгаа. За бүгдээр энэ хөлбрийг харъя. За энэ нүүдлийг харъя. Тэ энэ нүүдэл. Энэ нүүдэл хийж одоохондоо тийм цагаан тал илүү яваад байгаа. Цагаан илүү ингээ байрлалын үнэлгээ бол илүү байгаад байгаа байхгүй. Хэрэв энэ нүүдэл хийчих юм бол яг байрлалын үнэлгээ бараг адилхан болчих. За хэрэв ингэх юм бол ингэж идэнэ. Ингэж идэнэ. За тэнгуут магадгүй ингэж идэнэ. За тэг ингэж одоо нөгөөд ишээгээ давтлах бол магадгүй ингэж хамгаалж аяг бол. Бүр ингэж хамгаалсан болно. Энэ маань нэг төрлийн хамгаалалт. Хэрвээ одоо ингэж идэх юм бол яах вэ? Ингэж идэж шүү дээ, тэ. За тэгэхээр одоо идэж чадахгүй гэсэн үг. За хэрвээ одоо энэ дээр магадгүй ингэж шалах юм бол яах юм? Ингээ хамгаалчихна. За хэрвээ ингээ идэх юм бол яах юм? Ингээ идчихнэ. Ингээд ноён өөрөө энийг хамгаалчихна. Нөгөө талаар ноён ийшээ ингээ яваад өгөх юм бол илүү аюулгүй тийм одоо байралтай болчихно гэсэн үг тийм. Эсвэл цагааны ноён бол аюулгүй тийм нээлттэй болчиход байгаа тийм. Довтгоонд одоо өрдөх нь аюулгүй амархан болчиход байгаа. Тэгээ магадгүй ингээ тоглож болж байна. Тэгмэл магадгүй ингээ тоосон ч болно тийм. Тиймэрхүү маягаар ингээ тоглоно гэсэн үг. За буцъя. За хэрвээ одоо энэ дээр магадгүй ингээ тоглох юм бол бас ингээ байрлал үнэлгээ буурж байгаа. Ингээд идэнэ. За яг өмнөхөөс арай дээр иймэрхүү байралтай болно гэсэн үг тийм. За тэгээ энэ дээр болохоор яасан бэ гэхээр ингэж тоглож байна. Маш сайн нүүдэл. За тэнгуүл болохоор идсэн байна. За идсэн байна. Тэнгуүл болохоор ингэж идсэн байна. За одоо энэ дээр ихэнх хүн бол баг идчих واخ ингээд. Хэрвээ ингэ идчих юм бол баг энэ хүүгээ ингээд хамгаалчихна. Нэг үл ингээд ч юм хамгаалчихна тийм. За тэгсэн чинь болохоор энэ дээр болохоор юдэт балгаар идээгүй. За одоо яг энэ одоо байрлалыг харах юм бол одоо цагаан талын аль дүрс нь хамгийн идэвхгүй байна. За тэрэг байна тий. Энэ тэрэг. Агийн тэрэг. Энийг идэвчүүлсэн байна.
Одоо мэдээ идэж чадахгүй тэ нээж чадахгүй гэсэн үг те. Иймэрхүү маягаар за сүүлийн одоо хамгийн сүүлийн идэхгүй байсан бодоо идэвхжүүлчихлээ гэсэн үг. За эсрэгээр тийм хар талыг харах юм бол хар талын энэ одоо тэрэг бол одоо хүртэл идэхгүй байсаар л гэсэн үг те. За тэгэхээр ерөөхдөө бол цагаан тал бол нэг бод илүү эмшигэл тоглоно гэсэн үг. Тэгэхээр бодны идэвх гэдэг бол өөрөө бол маш чухал байдаг. Тэ хар талын бол хар тал маань ингээд хоёрхан бодтой эмшигэл болж гэсэн үг. А цагаан талахаараа гурван бод гуруулаа ингээд ажиллагаатай. Тэгээ боднууд маань өөр ингэсэн ажиллаа хийгээд байгаа байхгүй те. Үүрэгтэй. Энэ бод үүрэгтэй, энэ бод ингээд шугамаа авцсан байна те. Бүгд үүрэгтэй байж наа гэсэн үг. За тэгээ бүгдээрээ цаашаа харъя. За ингээд тоглолцсон болохоор ингэж тоглосон байна. Garrick Sparrow. За одоо энэ дээр идсэн байна. За идсэн. За төнгөлөхөөр одоо энэ дээр идээгүй. За идсэн бол өнөөдөр маш муу л да. Ингэ ч юм бол баг ингээд хоёр шугам аваад явчихна гэсэн үг. Тиймээс энэ дээр ингээд юм одоо идээгүй. Яаж тоосон бэ гэхээр ингэж тоосон байгаа. Энэ үйл өөрөө бол бас тийм сайн үйл биш. Яагаад тэгэхээр одоо энийг харж байна те. Нэнтгэр өөргүйгээд орчно гэсэн үг те. За яг энэ юугаа хамгаалчлаа галдаа бодоо хамгаалж гэсэн үг те. За ерөөдөө Garrick Sparrow яг одоо юу хүсэж байна гэхээр магадгүй ингэж идээд ингэж идэх ч юм уу хүсэж магадгүй. Одоо ингэж идээд те. А хэрвээ ингэ идчих юм бол харин хар талыг хүний бүтцэл маш гоё болчихж байгаа. Тэ? Маш гоё засчихж байгаа юм шиг. Алдаагаа засаад хүмүүд нь ингээд хоорондоо харилцаа уялдаа холбоотой. Магадгүй одоо энэ үйл орчиж болно гэсэн үг те. За магадгүй ингээд энэ хүүг одоо хоёр үчээр идэх гээд ирэх юм бол ушаа нүшнө гэсэн үг те. Энэ хүн маягаар харин ч эсрэгээр тийм одоо тоглоход аягүй өвтэйхэн болчихж байгаамаа гэсэн үг. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлээ. Надад бол яг энэ тоглолтын дээр энэ жүдэтийн тоглолт бол айгүй бас гоё байна. Тэр тийм хар тэмэг хүүгийн хаар татдаг энэ төр бол бас их тий. Одоо нөгөө нэг сөрөг нүүдэл гэдэг байгаа шүү дээ. Тэр энэ төр их гоё байла. Каспаровын нүүдэл бол яах вэ тий. За хамтран ажиллагчаар Linus Med-ийн хамт олон маань өнөөдрийн бас шатрын энэ гоё оюуны спортыг дэмжиж хамтарч ажиллаж байгаад их баяртай байна. Тэгэхээр чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids гэдэг Bikutan Kids гэдэг таны орсон одоо эмийн сан болгонд энэ бичгтээ энэ витаминууд байгаа. Эрдэс бодис за ашигтай бактери гэдэг маш олон төрлийн сонголт байгаа. Та бүхэн маань тэгэхээр энэ Bikutan Kids-ийг бас сонгоосэй гэж хүсэж байна. 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитаминтэй ашигтай бактери агуулснараа даваа тал ихтэй байдаг. Ашигтай бактери гэхээр л бас яг нөгөө адилхан зүйл бас байдаг юм биш. Дотроо нөгөө нэг аль омгийнх вэ гэдэг те. За эднийх бол нөгөө нэг яг хүүхдийн тэр дархлаа гэзний дархлаанд зориулсан яг тэр омгийнхыг ингэж оруулсан байдгаар их онцлог байдаг. Тэгээ хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмжин, бодисын солилцоог дэмжин, тархины үйл ажиллагааг дэмжин. За ашигтай бактери бол хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Тэгээ бидний нөгөө ходоод гэц гэдэг дархлааны бараг 70% нь явж идэг. За тэгээд нөгөө ходоод гиз gut feeling гэдэг шиг хоёр дахь тархич гэж бас ингэж ярьдаг. Тэгэхээр энэ бол одоо бас анхааруулжтай юм зүйл байдаг. Тэгээд нэг мөсөнд дэмжин гэж байдаг учраас бид бүхэн яг өдөр тутамдаа ингээд тогтмол одоо хэрэглэхээс өөр одоо аргагүй байдаг тий. Тэгээд та бүхэн маань бас гэртээ ингээд нэг дор бас захиалаад аваасай. Health point-ыг эмээнээс одоо бусад бараа бүтээнтэй хамт ингээд захиалж авах боломжтой. Хайрцаг дотроо 14 ширхэг ууттай. За 1-3 насны хүүхдэд бол өдөрт нэг уутыг өгдөг бол 4 болон түүнээс дээш насны хүүхэд 1-2 уутыг одоо ууж хэрэглэж байгаа тарганд нь ч юм уусанд найруулад өгөх боломжтой байх нэ. Тэгээ та бүхэн маань Alkaloid Mongolia гэдэг дэлгэцэн дээр гарч байгаа энэ Facebook хагийг бас дагаж аваад илүү тав тухтай бас танилцаарай. Холбогдох хүчний дугаар нь 83 5191 9934 97 17 гэсэн утсуудаар холбогдох боломжтой. За тэгээ шатрын нэвтрүүлгийг хамтарч ажиллаж байгаа Linus Med-ийн хамт олонд амжилт хүсье. Их баярлалаа. Баярлалаа. За тэгээ бүдрээ тийм өргөтэй буцаад орцгоё. За тэгээд хамгийн сүүлдийн бод ямар нүд хийгдсэн бэ гэдэг. За ингэж нүсэн байгаа ноён дидлээ. За тэгээ энэ нүд хийгдэнгүүт болохоор одоо энэ дээр болохоор маш логиктэй нэг нүүдэл байгаа. За энэ нүүдлийг бас бүгдээр хамтаа олох уу те. За одоо хар бол нүүдсэн байгаа. Одоо цагаан талаас те. Логиктэй нүүдэл гэж одоо хэлж байгаа шүү те. Логик. За ямар нүүдэл байж болох вэ? За манай цагааны ноёнчтой бас дараас нь орсон юм байна. Тэмээлэ биш тэгэхээр тэгэхээр хоёр тэрэг магадгүй биш бах. Эсвэл тэргээрээ шууд тэмээг нийцсэн. Тэгэхээр одоо хүүл үлдчихэд байна л та. За тийм тий. Яг үнэ. За одоо энэ одоо хар тэмээ бол идэж бол чадахгүй байгаа тий. Чадахгүй яа та ард ноён байгаа учраас ноён маа болохоор шалаа нэхгүй гэсэн үг тий. За тэгвэл яг энийг ашиглаад шууд C4 нүүж байгаа.
Энэ бол үнэхээр логиктэй нөөдөл. Одоо дараагийн нөөдөл ингэж нөхөж штэ. Тий. Тийм бэ. Яг ингэж нөөж байгаа. Тэгэхээр мастер гэдэг бол тэр сайн нөөдлийг ингээ маш хурдан анзаарч байгаа сте. Тий. Яг C4 гэдэг нь үнэхээр логиктэй нөөдөл байгаа. За ингээд нөхөрлөхөөр одоо энэ нөөдлийг одоо болиулахгүй л одоо ингэж нөхөх гэдэг гэсэн үг. За төнгөлөхөөр одоо энэ дэр Garrett Kasparov C5 нуусан байгаамаа. За C5 нүүнгүүт болохоор ерөнхийдөө хүү ингээд нүүнгүүт хүүний бүтэц өөрчлөгдөөд байрлал нь өөрчлөгдөөд илүү олон сул тал ингэж үүсч эхэлдэг байгаа. За энэ хүү ингээд нүүнгүүт ингээд маш олон буудлууд ерөнхийдөө ингээд сулраад ирж байгаа гэсэн үг тийм. За тэнгүүт яг ингээд хүү нүүнгүүт нь одоо энэ дэр идэж байгаа гэсэн үг. Идлээ. За харъя бүгдээрээ. Ингээд идлээ. Төнгөлөхөөр E6. За одоо энэ хүү итгэж шít. Хоёр хүчээр тийм багаз. За тэг яг энэ хүү уушаа нууждахгүй яа тэгэхээр хүүний өл дээр ийм байрлалыг үүсгэж байгаамаа гэсэн үг те. За төнгөлөхөөр одоо энэ дээр ингэж байгаа. Хоёр тэргээ давхарлаж байгаа. За мэдээж одоо хамгийн гол зорилго нь ингэж шалаа малаа үүсгэж байна те. За тэгтээ бол одоо ингээд хар тал ямар хөө байралтай байна, цагаан тал ямар байралтай байна, боднуудын идвэх, боднуудын байрлал ямаргаа харах юм бол ер нь аль тал нь хожиж байгаа нь бол харагдаж байгаа ч бодож байна. Энэ нь болохоор маш тийм одоо түүхэн одоо момент гэсэн үг шүү дээ тий. Одоо ерөөдөө бид нар мэдэн шүү дээ. Тэр одоо Болгарын эгчдүүсийн одоо аав байгаа тий. Лагно Болгар гэдэг тий. За аав нь бол одоо өөр ингэ тийм одоо юу эзэмшлэгээний ажил тий хийж байгаа шүү дээ. Тэр нь юу юм бэ гэхээр за сууд ухаантан бол мэдлдэггүй маа. Сууд ухаантны болохоор бид нар бүтээж бий болгох юм аа гэсэн тийм санаагаа батлах гад юу яаж байгаа гэсэн үг тий. Одоо багаас октоудаа ингэ тийм бол шатраар ингэж хичээлүүлсэн бэлдсэн байгаа. За тэгээд яг дэлхийн номер 1 эрэгтэй тоглогчийг өөрсдийнхөө октоудын нэг нь ингээд өөрөх октоудын нэг нь хожиж юм бол тэгээд өөрийнх нь тэр санаа амрах гэдэг ч тий баг. Үнэхээр одоо миний охин бол сууд ухаантан боллоо. Дэлхийн номер 1 тоглогчийг бол хожлоо гэдэг тий. За тэгэхээр яг одоо тэр одоо хүслийн биелүүлэхэд бол ингэж хитгэн орон бүлдээтэй. Одоо Болгар бол одоо энэ өргөд бол хожижин гутаа шууд аав руу ярьсан гэж байгаа тий. Аваа би хожлоо штэ гээл тий. Хамбатсан санаатайгаа яриа л тий. Маш их тийм одоо баяр болсон гэж тий. За одоо энэ дээр бол ингээд хар тал бол үнэхээр идэвхгүй тий. Үнэхээр одоо хэцүү харагдаж л да. За тэр бүр харъя тэгээд цаашаа яг нүүдэл яаж өрнөсөн бэ гэж тий. За энэ дээр болохоор ингэж идсэн байна. За ерөнхийдөө тийм бол яаж идэж болно л да. Ингээд идсэн ч бас болно. За ингэж идсэн байна. За эхлээд идэх боломж нь болохоор Болгарт бол байгаад байгаа тий. За C8 гэдээ хоошоо ухарсан байна. За тэнгуэл болохоор ингэж тоглож байгаа. За одоо энэ хүү идэх чинь тий. За одоо ингэ хар талд бол шалаа бол байгаад байгаа. Шаллаа, хоошоо ухарлаа, дахиад шаллаа, F3 орлоо. H3-д шаллаа, E4 орлоо. За одоо бол яг энэ шалах юм бол ишээ ингэж яваад орчин. Урдаас нь бол шаажуул болно. За гэвч одоо яг энэ байрал дээр болохоор ингэж тоглосон ба энэ хүүгээ хамгаалаад энэ хүүг одоо хэрвээ идчих юм бол маш хэцүү болох нэ гэдгийг бол мэдрээд бол ингэж тоглосон байгаамаа. За тэнгууд ингэж шагчиж байгаа юм. За тэнгууд ийшээ орчихсон байгаа. Ийшээ орж байгаа болоогүй тэ. Ийшээ орох юм бол угаасаа нэг бүр харталд бүр муу гэсэн үг. За яагаад бүр муу юм бэ гэхээр энэ ингэж орж ирнэ. Тэгээ энийг идэх зорилготойгоор. За магадгүй одоо хартал ингээд нэг шалаа бол байж болно. Тэгвэл хаачна. За одоо энийг идэх нь бол нэг тийм сайн нөл биш учраас ингэж орж ирнэ. Магадгүй одоо энд ингэж шалаа малаа байж болно ингэдэг ч юм уу те. Шалаа байж болно гэсэн. Тэгвэл ингээд шаг. Одоо аачих уу? А6. Магадгүй ингэж орж ирнэ шууд. Хоёр хүчээр те. Ингээд бүр байдал бүр ингээд улам муудчих болцоотой. За ингээд нэг хажууд нь шалаа байж болно. Шууд хүүгээр хаачна. За яг хөө тэгвэл энд нь дахиад шалаа байгаад байгаа. Тийш орчин. За одоо энэ хүүг одоо идээд энэ хүүг идээд бол нэг тийм одоо нэмэргүй. За энэ хүүгээд идлээгээ бодъё те. Тэнгүү шууд энэ дээр шаг. Хайчих уу? Ийшээ орлоо. Магадгүй ингэ шаг. За энэ хүүг ч баг идчих боломжтой юм биш үү гэд ингээд идчих юм бол ингээд чинь. Ингээд идэнгүүт F6-г энэ хүү явна гэсэн үг тийшээ. Бирс гарахад маш ойрцсон мэн гэсэн. Энэ хүүг бол хамгаалах ер нь баг боломжгүй дээ. За одоо яах юм? Тэ нэг ингэж магадгүй. Тэгт нь ингэн урд нь хааж магадгүй. Тэгт нь ингэн. Одоо өөр яах вэ те? Маш хэцүү. За үнэхээр одоо ямар ч арга байхгүй энэ дэр. За нэг ингэсгээд нэг илүү ойртыг бодгомод ингэж нүн. Тэгэл бирс гарна гэсэн үг те. Хожих нэг ойлгомжтой болно гэсэн. Тэгэхээр энэ бүх одоо байрлалуудыг болохоор Garrett Kasparov бол ер нь бол ойлгож байгаа гэсэн үг.
За тиймээс ингэж нөхөх нь бол буруу юм байна гэд ингэж нөхсөн байгаа. За ингээд нөгөө доодор өнгөтлөхөөрөө ингэж тоглож байгаа юм. Титлаа дээр. За энэ дээр ааш 2 гэж орж ирж байгаа. Энэ үг итгэж байна. Ноён хойшоо нэг ухарсан байгаа. Хамгаалсан тэнгүүт F8 гэдэг энэ үг итгэж байна одоо. За тэнгүүт болохоор ингэж тоглож байгаа юм. За ерөөдөө 7 дугаар шугам дээр гэж боднод орж ийн гэдэг бол маш аюултай. За тэгээд ерөөдөө ингэж эдсэн байгаа. Тэнгүүт шаг. Ишээ олдсон байгаа. Тэнгүүт дахиад шаг. Ишээ олдонгууд нь ингэж идэ шаг. Ингэж идсэн байгаа шаг биш. За одоо ийшээ мат хийж штэ. За буцсан энэ дээр. За тэгээ ерөөдөө яг энэ одоо нүүдэл төр болохоор Garrick Sparrow их мастер бууж өгсөн байгаа. Одоо үнээс цаашаа бол угаасаа ямар ч үргэлжлэл байхгүй байна. Би угаасаа хожихгүй байна гэдтэй. Ингээ нүсэн одоо ерөөдөө баг ийш идэж орж байна шүү дээ. Тэгээ хайчих юм. Ингэх юм уу те. Тэнгүүт нь баг ингэж орж ирээд одоо энэ ард нь ингээд шалаатай те байгаад байгаа. За шалаамалаа хамгаалах юм бол баг идэж шалчна. Тэнгүүт нь ингээ идэх ч юм. Ингээл маш ингээ тийм илүү болоод хувирч байгаа гэсэн үг те. Тэгэхээр яг одоо энэ нүүдэл дээр энэ нүүдлийг хийгээд Garrick Sparrow бол өөрөө сайн дураа бууж өгсөн байна. Угаасаа байрлал үнэлгэж гисэн бол цагаан тал бол хамаагүй илүү болсон байна. За тэгэхээр бол уг нь дүрсэн адилхан байгаа. Тэгээ дүрсэн адилхан байгаа ч гэсэн энэ дээр бол байрлалын хувьд хамаагүй илүү. Байрлалын хувьд хамаагүй илүү болсон учраас ингээд бол цаашаа бол ямар үргэлжлэл байхгүй гэсэн үг. За ингээд ирэхдээ бол Garrick Sparrow бууж өгснөөр анх удаа түүхэндээ дэлхийн номер 1 тамирчныг эмэгтэй шатарчин бол хожжээ. Тэ Garrick Sparrow-ыг өөр тийм одоо ямар ч эмэгтэй шатарчин хожоогүй байдаг. Ганц хожиж чадсан хүн бол Judith Polgar. Гайхалтай бүсгөө тэ. Хацсан байна. Тэгэд бид нар бол яг үндэ бол яг одоо цаг үед бид амьдарч байгаа маш азтай хүмүүс. Яг тэгээ энэ хоёр одоо агуур тамирчин хоёулаа амьд байгаа тэ. Бидний дунд ингээд хамт амьдарч байгаа гэсэн үг тэ. Энэ хоёр тамирчны 90 үед бид нар ингээд амьдарч байгаа нөхөр тийм гайхалтай биш гэж үү тэ. Бидний одоо ингэж тайлбарладаг маш олон өргөдөр бол бас ингэж заримдаа ингэж нас орсон одоо их мастерууд аваргууд ингэ байгаа шүү дээ тий. Энэ хоёр тамирчин одоо хоёулаа байгаа. За хоёулаа мэдээж тийм одоо өрсөлдөөнт тийм одоо шатрыг бол тоглохгүй байгаа мэдээж. Яг хөө ингэ тайлбарлаж хийгээд ч юм уу тий. Тийм ага амьдарч байгаа ч гэсэндээ бол энэ хоёр тамирчны энэ гайхалтай өргийг би яг ингэ тайлбарлаж тий. Ойлгож одоо боломжтой байна гэдэг үнэхээр сайхан хэрэг юм аа гэсэн үг тий. Яг үнэ хоёул амьд байгаа нь бас үнэхээр таатай. Тэгээ яг одоогийн нөгөө нэг тэр кинон дээр бас гардаг шүү дээ. Хоёул яг өнөөдрийн 26 оныхоо нөгөө дүр төрхөөр яг энэ үед би ингэж ийсэн юм аа гэж тайлбарлаж байсан. За хоёрдугаар тэгвэл манай Judith маань хүүхэд байхасаа тий. Хүүхэд байхасаа эхлээд одоо энэ 17 өрх чинь том хүн болтлоо тоглосон одоо ийм амьдралынх нь мөчөд тохиолдсон. Одоо ийм зүйл бас байдаг. Тэгэхээр одоо туйлын зорилгоо хүүхэд байхтаа тавьчаад тэгээ тэрийгэ биелүүлж чадсан тэр мөч бол өстэй. Тэгээ яаж мэдрэгдэжсэн бол гэж бодхоос гайхалтай байна шүү. Тий. Маш их одоо ажиргалтай болж те. Аав нь ч гэсэн маш ихээр бахархаж те. Тэг Унгарын түүхэнд те. Үнэхээр том одоо ингээд алтан үсгээ шинэ хуудсыг яаж шатрын дүгэн те бич чадсан те. Маш гайхалтай да үнэхээр ярьцуул байхгүй. За тэгээ ерөнхийдөө бол бүгд энэ тоглолтыг бол өргийг харлаа. Тэгээ өрг маань бол ийм өрг явагдсан юм байна. За тэгээ энэ өргөөс яг нэг дүгнэлт нь гэх юм бол Garrick Sparrow өөрийнх нь тоглолтын стилээс бол арай өөр нүүжээ тий. Тэр энэ яг ямар утгатай ямар нэгэн тийм санаа байна уу? Мэдхгүй би бол сайн мэдхгүй байгаа. Хэрэг өөрийнхөө стилээр тоглосон бол Heder Z5 гэж тоглосон бол тий. Бас нөхцөл байдал ямар ч байх юм бэлээ бид нар мэдхгүй. За гэхдээ энэ хоёр тамирчны бол яг хоорондын одоо ингэж тоглолтыг үзэх юм бол Garrick Sparrow бол мэдээж хамаагүй илүү тий. 12 удаа хожсон шүү дээ. Polgar-ыг те 4 удаа тэнцсэн, нэг л хожигдсан өргөний өрг байсан байна гэсэгтэй. Тэгээ Polgar ч гэсэн уухгүй үзхийн те. Маш тийм одоо мундаг тийм зан чанар л да. Уухгүй үзхийн те. Тэгээд ямарсан энэ одоо хугацаанд те Kasparovтай тоглож байгаа хугацаанда бас бусад одоо мастеруудаас тоглож байгаа шүү те. Тэгээ өөрийнхөө тийм одоо рейтингийг бол өсгсөөр хагаад 2700 рейтингийг бол даваад ингэ явсан те. За манай бүхий спорт төр одоо найраа энтер гэх яригддаг л та. Яг би зүгээр
Юдит бол яг энэ тоглолтын өмнөхөн Каспаров нөгөө ураад хамтдаа одоо тэр далайн эрэг дээр хамт нөгөө шатар бэлтгэл хийх бас нэг ийм мөч тохиолддог. За үүний дараа одоо яг энэ түүхэн тоглолт болсон. За тэгээ үүн дээрээ одоо тийм найрсаг хандах нь юу юм? Ямар ч байсан хизээч нүүж байгаагүй одоо гараа эхэлж өгч байгаа юм шиг яг зүгээр тийм мэдрэмж бас ингээд жоохон төрж байгаа байхгүй тий. Ер нь шатрын спорт тийм зүйл ер нь хэр байдаг вэ? За тийм зүйл мэдэхгүй байна, яг сайн мэдэхгүй байна. Мэдээж одоо хинч тийм одоо хожтыг хүсгүй. Гэхдээ үнэхээр тийм одоо цагийг эзэлсэн аваргын хувьд бол бас тийм сонголт хийхийг бол үгүйсэхгүй те. Би энэ одоо охиныг бол те 10 тооцсон хүн шүү дээ те. 10 тооцсон. Нэг удаа яг уу те зүгээр нэг шал өөр гараагаар тоолоод үзье. Намайг хожихны яах нь харъяж гэдэг юм те. Тиймэрхүү маягараас хандсан байгааг үгүйсэхгүй те. Тэгээд ихэд бол полгоор бол ингээд маш ихээр сайжрал явуулсан байгаа. Тэгээ яг одоо энэ тоглолтын өмнөх үрг үү шүү дээ. Өмнөх одоо үрг нь одоо хэдэн онд болсон бэ тий? 2000 он ч юм 99 оны үргээр болохоор Каспаровтай бол хандсан байгаа, тэнцсэн байгаа. Тэгэхээр ингээд улам сайжраа яваадсан гэсэн үг тий. Тэгээ яг энэ үргээр бол ингээд юм аа амсан хойцсон. Тэгээд яг ингээд ард нь ямар back story байгааг нь бол сайн мэдэхгүй. Гэтэ яасан ингээд түүх болоод ингээд энэ үрг маань бол тоглолтод үлджээ. За баярлалаа. Каспаров ч бас үнэхээр бас амаргүй даваач шүү тий. Жинхэнэ одоо тэр шатрын орой гэж байдаг бол тий оройд нь сууж исэн юм шүү дээ. Тий, үнэхээр одоо маш их авьяастай. За баярлалаа. Одоо яг энэ түүхэн тоглолтыг гоё монгол хэлээрээ хүүхэд багчуудад шатар сонирхож байгаа хүмүүст маань ингэж гоё ойлгомжтой тайлбарлаж хүүхдүүхтэй ярьж өгч бидний оюуныг одоо цэнгэнэ гэдэг шиг тий ингэж яадаг Агида их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ихтгэл даах герман чанар хийх болон чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Пикотан Kids ивент гэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 гэсэн хос толгооноор та бүхэндээ хүрлээ. За тэгээд энэ чатрын тухай гоё одоо мэдээллүүдийг харахаар чатар тогломоор санагддаг. Тэгээ өнөөдрийн битэрийн бас ярьсан нүргийг үтсэн хүмүүс маань өнөөдөр бас гоё те нүүмэр санагдах байхаа. Тэгээд та бүхэндээ их баярлалаа. Дараагийнхаа цусгий тулаанаар эрг болцъя. За тэгье баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Удааглын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.